Сайн байцгаана уу? iOS 16.7-с апдейт гарсан байна. За тэгээд энэхүү апдейт нь болохоор Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө буюу одоо үүрийн 4 цагт бол одоо ингээд цацагдсан байна. За энэхүү апдейт мэдээж хэрэг 2 цагтай апдейт учраас мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон юм байна. Apple-ийн сайт руу ороод харах юм бол яг аль аль хэсэг дээр одоо сайжруулалт орсныг нь бол харж болно. За тэгээд доошлолоо явах юм бол Core Graphics дээр байна, Core Media дээр байна, Image AI дээр ингээ 3 орж ирсэн байна, Kernel хэсэг дээр нэг байна, Network Extension дээр нэг байна, Photos Storage дээр нэг байна, Security дээр нэг байна, Shortcuts дээр ингээд 3 орсон байна, Siri дээр бас ингээд 3 орсон байна, Voice Over дээр байна, WebKit дээр ингээд 4 орсон байна. За тэгээд нэмэлтээр одоо хин яаж тусалцаа болсныг нь бол Apple-ийн зүгээс дурдсан байх гэсэн чинь ер нь бол яг ганцхан л shortcuts дээр туссан багийнхныг бол одоо дурдаад бол үлдээсэн байна. Туршлага байдлаар Apple-ийн одоо газрын зургийн application маань бол одоо сайтн дээрээс бол харж урдаг болсон. Chrome дээрээс одоо би та нарт яг үзүүлье. Beta zig maps zig apple.com гэд орох юм бол харагдана. За тэгээд яг дөнгөж яг энэ яг туршлага төлбөр нь гарсны дараахан бол яг Safari дээр бол ерөөсөө дэмжигдэхгүй байсан юм билээ. Тэгээд одоо бусад зарим нэг Safari нь бол зүгээр байгаа. Гэхдээ яг тухайн Safari-ныхаа бас version-с хамаарад бас яг энэ Maps application маань ажиллахгүй байгаа тохиолдол бол байгаа юм шиг байлээ. За тэгээ ямар ч байсан одоо ингээд хэдүүлээ сайтаар нь ороод ингээд Apple Maps-ийг бол ингээд ашиглаж ингээд болдог болсон байна. Энэ нь бол надад аюул гой санагдаж байгаа. Тэгээ цааш та энэ дан ганц одоо ийм Maps application ч биш одоо өөр босод одоо Apple-ийн хэрэгтэй бас өөр хүмүүс ашиглаж болох, хинч ашиглаж болох заавал экосистем доторх хэрэглэгч нар биш. Энгийн одоо Apple-ийн төхөөрөмж өгөх хүмүүс бас иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг ашиглаад явбал бол гоёо. Тэгээд энэнийх нь ямар ч сан хамгийн эхний одоо маягийн гарсан зүйл нь бол одоо газрын зургийн маань аппликейшн маань ажиллагааны хувьд бол яг iOS, iPadOS, ер нь одоо macOS яаж харагддаг, яг тэр яг харагдцтай бол ер нь бол ажиллагаа нь бол яг адилхан бол санагдсан. За энэ хэсгэрээ болохоор яг усны тест яг iPhone яаж хийдэг гэдэг хэдүүлээ бичлэг үзэнгээ яг iPhone-ы талаар холбоотой одоо Apple-ийн мэдээнүүдээ ярьж явцгаая. За эхнийх нь болохоор ер нь бол өмнө танилцуулсан Apple Pay Later гэдэг яг тухайн үед найзуудаараа бүүндөө яг ямар нэгэн газар үйлчлэг явж илаа гэж бодоход их тухайн үед төлбөрөө шууд ансаасаа шууд мөнгө гаргах биш дараа нь төлчихөө дараа нь эсвэл хуваагаа төлчихөө гэдэг нэг тийм зүйл бол Apple-ийн зүгээс гаргасан. Тэгээ тэр нь бол ерөнхийдөө дараа нь бол бүтлгүүцэн. Юу нээс болоод аюу олон газар ер нь л өөр ширэнд ороод тиймэрхүү асуудал байсан учраас энэ хүүлчлэгийг бол одоо ингээд баг зогсоож байгаа. За дараагийнх нь жоохон харамсалтай аж ахуй юу ч хүнийг мэдээ гарсан. iPhone 5s-ийг бол Apple-ийн зүгээс яг албан ёсоор хуучны одоо тэрний хуучны гэдэг одоо чагсаалтанд оруулсан. За тэрнээс гадна iPhone 10-ыг бас одоо хуучны гэдэг ангилалтай бол багтаасан. За тэгэнгүүт яг энэ хуучны гэдгээ бол хоёр янзаар бол ангилаад байгаа. Яг vintage за тэгмүүд obsolete гэдэг хоёр янзаар бол хуваагаад байгаа. За тэгмүүд vintage гэдэг нь яг юу вэ гэхээр 7-оос доош жил мөн 5-аас дээш жил ерөөхдөө ингээд үйлдвэрлэхдээ ашиглахтаа ингээд болцсон бол Apple-ийн зүгээс ингээд зогсоодсон бол vintage одоо буюу хуучны идэл гэдэг утгаараа орчиж байгаа. За тэгмүүд obsolete одоо бүтээгдэхүүн болохоор Apple-ийн зүгээс 7-оос дээш жилийн хугацаанд одоо ингээд үйлдвэрлэхдгийг нь одоо зогсоогоод бүр ингээд зарж мархахыг нь зогсоосон бүтээгдэхүүн бол хэлж байгаа. Энэ нь бол дээр үеийн одоо Macintosh компьютерүүд ч юм уу бүр нэг хуучны бол бүтээгдэхүүн бол ингээд ордын байна. iPad-ны холбоотой мэдээнүүд болохоор за анх бол уулын саяны шинэ гарсан iPad Air бол байгаа. Анх бол яг өөрсдийнх нь хэлснээр GPU-ний хувьд USB 10 кортой шиг бол одоо Apple-ийн зүгээс хэлсэн. Гэтэл тийм зүйл болоогүй. 10 биш 9 кортой бол одоо 9 кортоор гарсан GPU-ний хэсэгт. За тэгээд энэ нь бол маш олон шүмжлэг бол дагуулсан. Хаагаас 2 жилийн өмнө гарсан адилхан чиптэй iPad Pro жишээ нь одоо 10 кортоор гарч яхад шинэ гарч байгаа юм 2 чиптэй iPad Air чипүү 1 корттой байхтай яах вэ гэсэн тиймэрхүү одоо шүмжлэлт бол өртөж байгаа. За тэгээд нэг сонин одоо жоохон тэнийг юм болсны юу гэхээр мэдээж хэрэг Apple Pencil Pro гарсан. За гисэн чинь яг тэр тухайн одоо тэр үзгээ төхөөрөмжтэйгээ холбох гэсэн чинь Apple Pencil Pro дээр гарч ирж байгаа кодыг хийж ягаад одоо холбож Bluetooth-ээр холбож байгаад одоо хослуулж ажиллуулж pair хийгэрээ гэж лээ. Тэгээд мэдээж хэрэг Apple Pencil Pro дээр ямар ч тийм дийлэгдэж байхгүй код гарч ирэх ямар ч боломж байхгүй. Тэгээд ийм алдаатай зүйл болсон.
ирээдүйн бас ингээд iPad-ууд болон iPhone-ууд ер нь бол хэрвээ хэрэглэгч үнэхээр стрессцсэн байвал тэр стресстэйг нь болиулах гад iPad сэгсрээрээ тий iPhone-оос сэгсрээрээ гэдэг тийм шинэ функц бол одоо ирээдүйд бол гарч магадгүй юм байна. Apple Vision Pro мэдээж хэрэг хамгийн Америк нэгдсэн улсад худалдаанд бол гарсан. Цаашдаа олон улсад бол гарах тодорхойсон. Тэгээд ямар ч байсан олон улсад бол худалдаалагдаад эхэлсэн. За тэгээд Хятад, Хонконг, Япон, Сингапурт бол одоо ингээд 6 сарын 28-наас эхэлсэн юм байна. За тэгээд урьдчилсан захиалгаа болохоор одоо Канада, Герман, Франц, Австрали, Их Британи гэдэг одоо улсуудаас одоо ингээд авч байгаа юм. Тэгээд ямар ч байсан Apple Vision Pro бол улам орнуудад бол худалдаалагдах мэдээж хэрэг цорын ганц Америктэйс нь баг зэрэг юм бол сул талтай байсан. Тэгээд одоо бол ингээд олон улсад ингээд гарч байгаа юм байна. За тэгээд та нар бичлэгэн дээр бол анзаарсан бах ард талд бол яг Apple Vision Pro дээр ингээд симуляц хийгээд даавууг одоо ингээд бодит ертөнцийн дээр яаж ингэж одоо интеграц хийж байгааг одоо ингэж харуулж байгаа. Энэ бол үнэхээр одоо яалтчгүй шууд толгоонд бол Matrix кино шууд санаанд орсон. Тэгээд яг даавууных нь үзүүрээс нь чимхээд эсвэл одоо өгтөгч юу ямар нэгэн зүйл дээр тавихад яг тэр гадаргууныхын даавуу доошоо унаад ч юм уу те яг бодит амьдрал дээр яг даавуу яаж аашилж ийн яг тэрнтэй төстөөр одоо AR орчинд ингээд тэр тухайн даавуу яаж хөдөлж байгаа нэг тийм Apple Vision Pro дээр хөгжүүлэлтийн тийм анчлалын тийм зүйл бол Twitter дээр бол явж исэн. Тэгээд би та нартай сонирхуулах үднээс яалтчгүй тэгээд та нарт одоо ингээ хуваалцаад байж байна. Үнэхээр яг харах юм бол жоохон дутагдaltaй тал бол анзаарэгдэж байгаа. Гэхдээ л яг ингээ анзаараа харах юм бол үнэхээр одоо хэлэх үггүй болсон. Apple Watch-ын бол 10 жилийн байл ингээ болж байгаа. 10 жилийн болж байгаа учраас 10 жилийн ойд зориулаад Apple Watch-ын дизайн маань өөрчлөгдөд өөрөнхий болох юм биш үстэй те гэсэн нэг тийм янз бүрийн юм бол явж байгаа. Гэхдээ ер нь бол загварын хувьд бол айхтар бол шинжлэхдэггүй юм шиг байгаа. Ерөнхий тийм дөрвөлжин тэгээ үзүүрний юм одоо дугуй хэлбэрээр бол ерөнхийдөө бол хэлхвэр өрөлдөх юм шиг байгаамаа. За тэгээд дэлгэц нь бол томорно. Тэгээ арай нэмгэн болно. За тэгээд чипний хувьд S10 чиптэйгээр гарна. Мэдээж хэрэг Apple Watch-ууд бол S серийн чипүүдийг бол авдаг. За тэгээд Apple Intelligence бол одоо харах юм бол энэ цагийн дээр нэмэгдэхгүйдэг таамаг бол байгаа. За тэгээд цусны даралт марлт гэх мэтчлэн эрүүл мэндтэй холбоотой функцүүд бас ингээд орж ирнэ гэсэн таамаг мэдээнүүд бол явсан. За тэгээд Apple Watch 10 тэгээд одоо энэ 10 жилийн ойдоо зориулаад нэр нь бол одоо яг 10-ын цифрээр 10 биш яг ромтоор 10 дугаар гэдгээр бол одоо орж ирнэ гэж бодож байгаа. Apple бол Европын холбоо хооронд бол ер нь бол төр тархиад байгаа. За гэсэн чинь Apple-ийн зүгээс бол одоо Apple Intelligence, iPhone Mirroring гэдэг одоо iOS дээр шинэ үйлдвэрлэлийн систем дээр үйлдэл. За тэгээд SharePlay, Screen Sharing гэх мэт одоо функцүүд одоо Европын холбооны улсуудад бол одоо энэ функцүүд маань бол боломжгүй гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Тэгээд яалтчгүй хоорондоо бол ер нь тэгэл хоорондоо ер нь жоохон сөргөлдөөнтэй байгаа. Тэгээд Apple-ийн зүгээс ч гэсэн тутгааргүй ер нь Европ орнууд энэ үйлдэлүүд чинь боломжгүй заяа гэдэг иймэрхүү зүйл бол явж байгаа. За энэ бол яг үнэн худлаа нь бол мэддэхгүй. Гэхдээ бол нэлээд бас хэсэг нэг хальтхан бол шуугуулсан. За Facebook-ийн захирал, Apple-ийн захирал, Google-ийн захирал, одоо Tesla, SpaceX-ийн захирлууд одоо өөрийнхөө ажилчид руугаа ямар ширүүн имэйл бичдэг вэ гэдэг бол тийм зүйл бол ил болчихсон. Тэгээд яг үнэн гэж хэлж байгаа юм биш, худлаач болж магадгүй. Гэхдээ ерөнхий үнэн гэж бодоод төсөөлөд одоо унших юм бол Elon Musk-ийн хувьд бол одоо жоохон шүүмжний юм бол хэлсмэлээ. За та нар ингээд компанид ажиллаж байгаа юм бол өөртөө цаг хугацааг үнэхээр зарцуулах хэрэгтэй. Би бол үнэхээр аимшигтай ихтэй ингэж зарцуулдаг. Та нар ч гэсэн зарцуулах хэрэгтэй шүү гэх ерөнхий одоо ойлголттой мэйлийг бол бичсэн юм байна. За харин Facebook-ийн захирал аюу ширүүн бол үлээ. Тэгээд бид ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ бол ингээд хийж байгаа. Тэнгүүд энэний талаарх дотоодын мэдээлэл гадагш задруулж байгааг бол үнэхээр төвчж чадахгүй нэ. За тэгээд бид нар угаасаа явандаа хин гэдгийг чинь одоо хин ямар мэдээлэл алдагдуулсныг бид нар өөрсдөө олж ухраас та нар зүгээр өөрсдийнхөө саналаар ингээд ажилласаа ингээд гараарай тэгээ ажилласаа татгалзаад ингээд ажилласаа ерөөсө гарцгаад угаасаа гарахгүйсэн ч гэсэн бид нар ингээд олоод угаасаа та нарыг угаасаа компаниас хална ухааны тийм ширүүн имэйл бол биччихсэн юм байна. За тэгээд өөр гэвэл Google-ийн захирлын арай гайгүй санагдсан. Google-ийн захирал болохоор ажилчид руугаа ерөнхийдөө одоо тэдэн оны тэтгэр хагах хэвээр ер нь тэдэн ажилчид ер нь бол одоо ингээд басгаж байгаа. Тэгээд та нарт одоо мэдэгдэнэ гэж жоохон зөөлхөнд бол хэлсэн мэлээ. Гэхдээ ерөнхий агуулга нь бол аюу ширүүн. Тэгээд ямар ч байсан Google-ийн захирал бол ингэж үтсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь бол Apple-ийн захирал Tim Cook ажилчид руугаа бас имэйл бол бичсэн байна. Тэр нийлүүлсэн байна.
бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй компанитайгаа холбоотой дотоодын мэдээлэл ч юм эсвэл тухайн бүтээгдэхүүний одоо зарлагдааг бах тэр бүтээгдэхүүний мэдээлэл алдагдах одоо зүйл гарах юм бол тэр үйлдэлийг хийсэн хүний үнэхээр бидэнд цуг ажиллаж үнэхээр чадахгүй нэ тий үнэхээр чадахгүй шүү гэд бас нэг тийм бол одоо агуулгатай имэйлийг бол бас Apple-ийн захирал тиймгүй л ингэ бичижсэн байх нэ.